Ихэнх хүмүүс амьдралынхаа турш хичээж ажилдаг мөртлөө яагаад хизээч баян болдоггүй вэ? Хариулт нь аз эсвэл боловсрол биш. Энэ бол сэтгэлгээний асуудал. Олон хүн ингэж боддог. Илүү их ажиллавал илүү их мөнгөтэй болно. Гэтэл бодит байдал дээр чи зөвхөн цагийг мөнгөөр сольж байна. Цаг бол хязгаартай. Тиймээс цаг дээр суурилсан орлого хизээч чамайг баян болгохгүй. Баян хүмүүс мөнгийг хөдөлмөрөөр биш, систем, ур чадвар, боломжоор олдог. Тэд нэг удаа ажиллаад дахин орлого авчирдаг зүйлсийг бүтээдэг. Энэ нь бизнес байж болно, дижитал бүтээгдэхүүн байж болно, эсвэл AI ашигласан автомат орлогоч байж болно. Систем гэдэг нь чиний орлого чамаас хамааралгүйгээр ажилдаг бүтэц юм. Жишээ нь нэг видео олон удаагийн үзэлтнийг файл дахин зарагдана. Нэг контент урт хугацааны орлого, харин өдөр бүр заавал очиж ажиллах шаардлагатай бол тэр бол систем биш. Өнөөдөр AI бол жирийн хүний хамгийн том давуу тал. Цаг хэмнэн зардал багасгах нь чамайг ганцаараа баг болгож өгөн нүрээ гаргахгүйгээр ч контент бүтээж орлого олох боломжийг нээж өгч байна. Чи илүү их ажиллах биш, илүү ухаалгаар сэтгэх хэрэгтэй. Өөрөөсөө асуу, энэ орлого дахин орж ирэх үү? Энэ систем миний оронд ажиллах уу? Эдгээр асуултыг асууж эхэлсэн мөчөөс чиний өсөлт эхэлнэ. Хэрвээ чи чимээгүйгээр өсөж ухаалгаар орлогоо нэмэхийг хүсэж байвал Faceless Growth сувгийг дагаарай. Дараагийн видеонд нүрээ гаргахгүйгээр онлайн орлого олох бодит аргуудын талаар ярив.